Өнөөдрийн бичлэг дээр хизээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэг түлхүүр номын цаг хугацааг ашиглах, удирдах зарчим хэсгийн талаар ярих болно. Тэгээд мөрөөдлөө биелүүлэх шидэд түлхүүр гэдэг номон дээр цаг ашиглалтын талаар ярьж байгаа учраас маш гоё тий. Ингэж та цагаа үр бүтээмжтэй, ингэж үр дүнтэйгээр ашиглах юм бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ингээд биелүүлэх боломжтой гэсэн арга техникүүдийн талаар ярих бах та гэж бодоод маш гоё хүлээлттэй 4-р бүлгийн уншсан л та. Тэгсэн чинь бүр эсрэгээр ингээ хүлээлтээс давна гихчээр тий. Уул нь бол би ингээд айгуу гоё тийм одоо нууц арга техник ингээл зааж өгвөл те яаж ингээл одоо тедэн цагт босоод яг тийм юм хийгээрэй мэгэрэй гэсэн тийм юм ингээл нарийн гоё юм одоо how to ярих юм болоо гэж бодсон чинь энээс бүр илүүгээр эсэргээрээ цаг хугацаа гэж яг юу юм бэ гэсэн одоо цаг хугацааг харах үнцэг арай философик бичсэн байсан. Тийм учраас бүр ингээд дэвтэр дээрээ тэмдэглэл хийж уншлаа л да. За жишээ нь бол ингэж байгаа одоо цаг хугацаа гэдэг бол ингээд мөнгө тийм биш ээ. Одоо алт цаг бол алт гэж ярьдэн шүү дээ. Тэгтэл одоо цаг хугацаа гэдэг бол мөнгө ч юм уу, алт ч юм уу тийм зүйл биш ээ. Цаг хугацаа гэдэг бол хувьцаа гинэ. Танд байгаа хувьцаа юм л да. Тэгэнгүүт одоо байгаа хувьцаагаараа буюу одоо байгаа цагаа та юунд хөрөнгө, хаашаа хөрөнгө оруулна таны ирээдүйд тэр зүйл чинь томорч яадаг гинэ. Айгүй энгийн өгүүлбэр юм шиг хэрнээ миний хувьд бол уншсан чинь бүр ингээ амар зүрхэнд урж байгаа байхгүй. Цаг хугацаа гэдэг бол хувьцаа. Тэгээ та одоо яг юунд хөрөнгө оруулж байна? Одоо цагт ингээ хөрөнгө оруулж байгаа боловч тэр хөрөнгө оруулалтыг чинь үр шим нь ирээдүйн цаг дээр төрж байна. Тэгэхээр одоо ингээ айгу надад л ингэж хүн дээр туссан юм уу? Танд энгийн санагдаж бас магадгүй л дээ тий. Миний хувьд бол уншингууд одоо яг миний хийж байгаа зүйл тий. Одоо би яг юунд ингээд цагаа зарцуулаад юм. Тэгэнгүүт яг зэрэг яг одоо цагтаа маань зэрэг миний ирээдүйд одоо би юунд цаг зарцуулж байна? Одоо магадгүй би ингээд YouTube хийж гин бичлэг хийж гин гинхүүд тэгвэл миний ирээдүйд тэр зүйл одоо бичлэгтэй ч юм уу, YouTube-тэй ч юм уу холбоотой зүйл ирээдүйд маань тэр зүйлийн орон зай эзлэх хувь нь ингээд томорж байгаа юм л да. Яг зэрэг те. Тэгэхээр та өөрөө ирээдүгээ одоо ямар байлгамаар байна? Тэр зүйлийг юуг бүтээмээр байна? Тэр зүйлээ одоо хийх юм бол одоо би ингээд хийж байгаа зүйл маань ирээдүйд яг ингээд үр дүн гарах болов уу гэж эргэлзэх ингээд шаардлагагүй. Одоо та ингээд цагаа зориулаад хийж л байгаа бол ирээдүйд таны одоо цагаа зориулж байгаа зүйл чинь ирээдүйн амьдралт чинь орон зай томорж байгаа, хувь нь томорж байгаа тий. Тэнгүүд та ирээдүйдээ юуг байлгамааргүй байна тий. Тэр зүйлээс одоо тэгвэл тэр зүйлээ ингээд цаг хугацаагаа өгөөд, хувьцаагаа өгөөд тижээхэ болчихоо. Тэгэх юм бол тэр зүйл чинь таны ирээдүйд амьдралт чинь байх орон зайг та одоо өгөхгүй хувьцаагаа зориулахгүй байгаа учраас агшсаар ирээдүйд тэр зүйл чинь аажмаар таны амьдралаас алах болно гэсэн аюу гүнзгий ингээд утга санааг яг энэ бүлгийнхаа эхлэл хэсэг дээр нь бичсэн байсан. За мөн цаг хугацаа гэдэг бол хизээч ингээд зогсдоггүй. Үргэлжийн ингээд урсч идэг зүйл юм байна. Хин ч энэ цаг хугацааг зогсоож чадахгүй. Үргэлжийн нэг урсгалд урсч идэг. Нэг урсгалд урсдаг хэрэг буцаж ерөөсөө ухрах боломжгүй гэсэн үг шүү дээ, тий. За гэхдээ цаг хугацаа зогсдоггүй, үргэлжийн мөнх урсч идэг гэдгийг бид нэр бүгдээрээ мэднэ шүү дээ, тий. Гэхдээ энэ хизээч оройтхгүй номон дээр хэлж байгаа зүйл нь цаг хугацаа урсаж байна гэдэг нь бүх юм үргэлжийн мөнх өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Одоо ингээд цаг хугацаа таны амьдрал урсчил цаг хугацаа урсчил байгаа бол та ингээд зүгээр сууж байгаа ч гэсэн энэ зүгээр сууж байна гэдэг нь нэг хэвэндээ байгаа гэсэн үг шин байна. Яагаад гэвэл цаг хугацаа урсчил байгаа бол өөрчлөлт заавал явагдчихийдэг юм байна. Тэгэхээр энэ цаг хугацаа урсж байна гэдэг нь таны амьдрал аль нэг тийшээгээ заавал өөрчлөгдөд урсчил байгаа мэй л да. Тэр утгаараа ингээд цаг хугацаа маань хизээч зогсож болдоггүй, зогсох боломжгүй учраас цаг хугацааг ер нь бол хэмнэн, хадгалан, нөөцлөн гэсэн ойлголт байхгүй мэн. Тэгэхээр та өөрөө энэ цаг хугацаа хэмнэж болохгүй, угаасаа тасралтгүйгээр байн ингээд урсаж байхдаа таны амьдрал чинь аль нэг лүү чиглэл рүү ингээд өөрчлөгдөж байгаа учраас бид нар яах ёстой вэ гэхээр цагаа юунд зориулахын гэдгийг шийдэх боломжтой юм байна. За дээрэс нь амьдралынхаа ингээд чиглэлийг сонгох ёстой юм байна. Би яг ийшээгээ явах уу гэдгээ чиглэлээ сонгох ёстой юм байна. Яг гэвэл та өөрөө чиглэлээ ухамсартайгаар сонгохгүй л бол цаг хугацаа урсчил байгаа бол та нэг хэвэндээ байгаа гэсэн үг ш. Аль нэг тийшээгээ урсж байгаа л гэсэн үг юм байна л да. Тийм учраас чиглэлээ ингээд сонгочих юм бол өдөр болгон тэр чиглэл рүүгээ, тэр зөв чиглэлүүгээ, мөрөөдөл рүүгээ ч юм уу те хандсан зүйлийг хийж л байгаа бол таны амьдрал чинь тэр мөрөөдөл рүү чинь чиглээд явж л ах юм байна. А эсвэргээрээ та хүсэл мөрөөдлөө тодорхой болохгүй ч юм уу юу ч хийхгүй ч юм уу байгаад ах юм бол юу ч хийхгүй ингээд байна гэдэг нь зүгээр байгаа хэрэг биш. Харин эсвэргээрээ тэр хүсэж байгаа зүйлээсээ холдох ч юм уу ямар нэгэн байдлаар заавал өөрчлөлт гарч байгаа юм байна. Тийм учраас ямар нэгэн байдлаар заавал өөрчлөлт гарч байгаа учраас одоо энэ ном дээр бол ингээд цаг хугацаагаа удирдах нэгдүгээр арга нь бол ингээд ямар нэгэн байдлаар аль нэг тишээгээ урсж байгаа учраас таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол зорилгоо тодорхойлох буюу амьдралынхаа зүг чигийг тодорхойлох ёстой байна. Би яг 10 жилийн дараа, 20 жилийн дараа хаашаа явах вэ гэдгээ тодорхой ингээд толгорхоо болгоод тэгээд өнөөдөр яг тэр зүг чиглэлүүгээ хандсан зүйлийг л хийхгүй л бол
та яг байрандаа байгаа гэсэн үг ш эсэргээрээ өөр тийшээ явж байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр нэгт бол ингээд зорилгоо маш сайн ингээд тодорхой болгох ёстой юм байна л да. За хоёрдугаарт бол зорилгоо та тодорхой болгосон бол тэр зорилгоо смарт аргаар одоо төлөвлөгөө болгох ёстой юм байна. За смарт аргаар төлөвлөгөө болгох нь гэхээр нэгдүгээрт бол тэр зорилго чинь маш тодорхой байх ёстой юм байна. Одоо хийсвэр биш, яг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой тийм тодорхой байх ёстой юм байна. За хоёрдугаарт бол тэр зорилгоо та хэмжиж болох юм төлөвлөгөө болгох ёстой юм байна. Төлөвлөгөө болгоно гэдэг нь юм жижиг зорилгоо тавина гэсэн үг л дээ. Тэгээд жижиг одоо жишээ нь энгийн жишээгээр бол би одоо 10 кг одоо илүүдэл чингээсээ салмаар байна гэх юм бол 10 кг хасна гэдэг чинь маш хол зорилго шүү дээ, тий. Өнөөдөр ч юм уу нэг сарын дотор хүрэх боломжгүй зорилго учраас хүн замаас нь одоо шантрах магадлалтай байдаг. Тэгтэл 10 кг хаснаа гэдгээ 1 кг илүүдэл чингээсээ сална. 1 кг гэх юм бол би нэг сарын дараа ч юм 2 сарын дараа хүрэх боломжтой байгаа. Тэгээ тийм хүрэх боломжтой зорилго тавиад тэгээд тэр зорилготоо хүрчих юм бол би чинь зорилго тавиад түүнийгээ биелүүлж чаддаг шүү гэсэн энэ жижигхэн амжилтын мэдрэмж урт хугацааны аялалд гоё бензин болж өгдөг юм байна. Өөрийгөө цэнгэлж өгдөг. Тийм учраас та холын зорилгоо тодорхой болгосон ч гэсэн тэр зорилгоо заавал жижиг зорилгоод болгож хуваагаад 7 хоногийн зорилго ч юм уу болгож хуваагаад тэгээд 7 хоногта тэр зорилготоо хүрсэн бол би чинь зорилго тавиад түүндээ хүрч чаддаг хүн шүү гэж өөрийгөө урамшуулад цэнэг аваад тэгээд цаашаагаа бас явах хэрэгтэй юм байна. За 3 дугаарт бол энэ зорилго маань таны төлөвлөгөө маань таны төвшөнд тохирсон байх хэрэгтэй байна. Хит амархан байх юм бол залах чинь, хит хэцүү байх юм бол бас шантар чинь. Тийм учраас таны зорилго одоо таны төвшин чинь таны ур чадвар одоо 80 гэж үзэх юм бол та 82, 83 гэсэн зорилгыг яг тавих хэрэгтэй байна. Тэгэхээр 82, 83 гэсэн таны төвшнөөс ингээд чүд өндөр байх тусмаа та хичээвэл би хүрчнэ. Гэхдээ хичээхгүй бол хүрэхгүй гэсэн тийм хэмжээтэй байх нь тохирсон хэмжээ юм байна. За түүний дараа болохоор дөрөвдөх нь болохоор үнэт зүйлтэйгээ ингээд нийцэмжтэй байх ёстой гинэ. За энэ дөрөвдөх нь гэж ярьж байгаа маань болохоор эхлээд та том зорилго тавьсан, хоёрдугаарт болохоор тэр том зорилгоо төлөвлөгөө болгох гэдэг ааш тий. Тэгээ төлөвлөгөөгөө болгоход энэ смартын 5 аргачлалаар ингээд энэ 5 зүйлд ингээд тохируулаад төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй байна. За энэ 5 зүйлийн дөрөвдөх нь болохоор таны үн цэнтэй чинь нийцэмжтэй байх хэрэгтэй байна. Та өөрөө юуг чухалчилдаг вэ тий? За магадгүй таны үн цэн эрхэм зүйл чинь гэр бүл байлаа гэж бодъё. Тэгвэл таны энэ зорилго хүсэл мөрөөдөл чинь гэр бүл гэсэн үн цэнд чинь харшлахгүй байж та урт хугацаанд гоё байх юм байна л да. Тэгтэл таны хийж байгаа ажил ч юм уу, карьер ч юм уу, гэр бүл гэсэн үнд зүйлтэй чинь тэрсэлдээд эхлэх юм бол нэг зүйлдээ төвлөрөөд үр дүн гаргаж чадахгүй урт хугацаанд бас яг ингээд гоё үр дүн гарахгүй мэн. Тийм учраас таны зорилго төлөвлөгөө чинь үн цэнтэй чинь харшлахгүй, үн цэнтэй чинь гоё нийцэмжтэй байх тусмаа үр дүн гарах юм байна. За тавдах нь болохоор дуусах хугацаа, төгсгөлийн хугацааг нь зоож өгөх хэрэгтэй. Одоо юу гэдэг нь 1 сарын дотор ингэн, 2 сарын дотор ингэн гэсэн яг дуусах хугацаатай байх хэрэгтэй. Хэрвээ дуусах хугацааг нь тогтоож өгөхгүй бол тэр бол зүгээр мөрөөдөл болчих юм байл да. Тэгтэл тэр мөрөөдөл дээрээ 1 жилийн дараа ингэнэ, 6 сарын дараа ингэнэ гэд төгсгөлийн хугацааг нь зоогоод өгөх юм бол энэ бол яг нэг зорилго болж өгдөг юм байна. За үүний дараа 3 дугаарт бол энэ төлөвлөгөөгөө ерөнхийдөө бол 168 цагаар буюу 7 хоногоор хянах нь хамгийн үр дүнтэй байдаг юм байна. Яагаад гэхээр би одоо нэг өдрийн төлөвлөгөө гаргая л да. Тэгээ өглөө болгон хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ энэ 1 хоногоор ингэж жагсаалт гаргахаас илүүгээр 7 хоногоор хийх ажлаа төлөвлөхийн давуу тал нь юу вэ гэхээр том зургаар нь харах боломжтой байдаг юм байна. За жишээ нь би одоо 7 хоногийн 3 өдөр дасгал хийе гэвэл өдөр болгон би хийх ажлынхаа жагсаалтыг хийх юм бол 7 хоногийн 3 өдөр нь би дасгал хийж чадж гинөө чадахгүй нү гэдгийг харахад хэцүү болно шүү дээ тий. Тийм учраас 7 хоногийн төлөвлөгөө гаргаад 7 хоногоор нь ингэж төлөвлөх нь хамгийн үр дүнтэй байдаг юм байна. За үүний дараа 4 дахь одоо цаг хугацаагаа удирдах зарчим бол төвлөрөх, ганц зүйл төвлөрөх байдаг юм байна. Бидний бие махбод оюун ухаан өөрөө одоо ганц зүйлд төвлөрснөөрөө тий олон зүйлийг амжуулснараа биш нэг зүйл дээр яг төвлөрснөөрөө жинхэнэ дунджаас тийш амжилтыг гаргах боломжтой байдаг гинэ. За энэ ном дээр жишээ нь одоо ганц зүйл номыг жишээ авч бичсэн байгаа байхгүй юу? Ганц зүйл ном аягүй гоё ном шүү дээ тий. Ганц зүйл номын гол санаа бол тэгсэн байдаг. Та өөрөө хүсэж байгаа зүйлсүүдийнхаа бүгднгийнх нь жагсаалтыг гаргаараа. Юу хүсэж байна те? Аялал хүсэж байна уу? Одоо юу гэдэг санхүү эрхчлөө хүсэж байна уу? Гэр бүл, эрүүл мэнд те одоо юу хүсэж байна? Тэр хүсэж байгаа бүх зүйлээ бичээрэй. Тэгэнгүүтээ та энэ бүх зүйлийг маань шийдвэрлэж чадах тэр нэг ганц зүйл юу вэ? Гэт тэр ганц зүйлээ олонгуудаа тэр ганц зүйлдээ яг төвлөрөөд таны бүх асуудлуудыг чинь шийдэх тэр нэг ганц шийдлийг олоод тэр зүйл дээрээ бүх хүчээ зарцуулах нь одоо ганц зүйл номын гол санаа. За тэгэхээр энэ ном дээр ч гэсэн та өөрөө таны одоо амьдралын хамгийн чухал ганц зүйл юу вэ? Гэхдээ тэр ганц зүйл чинь
таны тэр ганц зүйлээ та сайн хийгээ явж байхад амьдралын чинь бусад бүхий л асуудлыг шийдэж чадах тэр ганц зүйлээ олоод төвлөрөх ёстой гэсэн байлээ. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор цаг хугацаагаа ингэж үр дүнтэй ашиглахын тулд хамгийн чухал зүйлийг бичсэн байлээ. Тэр нь болохоор амралт. Одоо бидний тарих бол ингэж одоо үр дүн гаргахын тулд завгүй амьдрснараа байнгын ингээл өглөө 5 цагт босоод орой 12 хүртэл цаг минут секундээр нь төлөвлөснөөрөө гоё үр дүн гаргадаг юм байна л да. Харин эсвэргээрээ яг гоё ингээл төвлөрч ажиллаад тэгээд амралтаа авснараа бүтэн нойртой хонснороо одоо дунджаас дээш үр дүн гаргах боломжтой байдаг гэдгсэн байлээ. Тийм болохоор хизээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт төлхөр ном дээр бол цаг ашиглалтан дээр хамгийн чухал зүйл бол амралт байдаг шүү. Ажил амралт. Гэхдээ амрна гэхээр айгүй урт хугацаанд биш. Одоо юу гэдэг 30 минут та яг төвлөрөөд ажилласан бол 5 минут амрах тий. Өдрийн 8 цаг бүтэн ажилласан бол оройн 8 цагаа бүтэн нойроо авах ч гэдэг юм уу тий. Ажилласан л бол төвлөрсөн л бол ардаас нь амралтыг авч жинхэнэ бодит үр дүн гарна шүү. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлэх шидэт төлхөр бол зөв, хангалттай, сайн амрах байдаг шүү гэж бичсэн байлээ. Тэгээ миний хувьд бол яг энэ бүлгийн хамгийн чухал ингээд амьдралдаа хэрэгжүүлье гэж ботсон зүйл маань бол цаг хугацаа зогсдоггүй. Тэгээд цаг хугацаа зогсохгүй урсж байна гэдэг чинь амьдрал маань аль нэг чиглэл рүүгээ өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Тийм учраас би ингээд ухамсартайгаар шийдвэрээ гаргах хэрэгтэй юм байна. Ухамсартайгаар шийдвэрээ гаргахгүй, сонголтоо хийхгүй бол миний хүсээгүй зүйл ирээдүйд ингээд бий болох магадлалтай юм байна. Тэр хүсээгүй зүйл маань бий болоод байгаа нь одоо би тэр хүсгүй байгаа зүйлээ сонгоогүй шүү дээ тий. Гэхдээ хүсэж байгаа зүйлээ ухамсартайгаар сонгож тэр хүсэж байгаа зүйлээ хийгээгүй учраас эсрэг тийшээ урсаад идэм байна. Ерөнхийдөө бол цаг хугацаа гэдэг чинь урсчил байгаа бол аль нэг тийшээ өөрчлөгдөж байгаа юм байна да гэдгийг бүр амар сайн ойлгож өдөр тутамдаа жоох юм ухамсартайгаар ингээд сонголтуудыг зөрөгтэйгээр хийх хэрэгтэй юм байна да гэж ойлгосон байгаа. Тэгэхээр хэрвээ та энэ номын бас энэ 4-р бүлгийн цаг хугацааны талаар 4-р бүлгийг хэрвээ уншсан бол бас танд ингээд хэрэгжүүлэх зүйл нь юу байсан бэ гэдгийг бас комент хэсэгт бичиж үлдээгээсэй гэж хүсэж байна. Ягаад гэвэл цаг ашиглалтын талаар нэлээд юм зүгээр энгийн номуудыг бодвол аюу гой философик байсан учраас хүн болгоны харах өнцөг бодох зүйл нь өөр өөр байдаг учраас аюу гой сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр хэрвээ та уншсан бол бас сэтгэлдээ хуваалцаасай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр баяртай.